2026 оны 1 сарын 12-ны гигийн өдрийн мэндийг хүргэе. За, сар маань ирэх шээж байгаа даваа гараг байгаа. Тэгэхээр сар маань ирэх шээж байгаа даваа гараг нь ямар өнгөлтэй байдг вэ гэхээр мөглөг, цагаан, цэнхэр өнгөнүүд ээлтэй байдаг байгаа. За, энэ өдөр материйн ордод нар, бод, суугаар, ангар гаригууд маань бүгдээрээ маш хүчтэй энерги үүсгэж байгаа учраас өнөөдөр хийх ёстой зүйлүүдээ хийцгээе гэдэг энерги төвлөрсөн байгаа гэсэн үг. Нэгсэндээ цөмөөрөө төлөвлөгөөгөө зорилгоо маш сахилга боттойгоор хийх хэрэгтэй, хийх ёстойгоо хийцгээе гэдэг ийм энергийг хаялж байна. За, энд харж байгаа бол сар маань хилэнцгийн ордод байгаа. Тэгэхээр энэ маань биднэрт юу хэлж байна вэ гэхээр өнөөдөр цөмөөрөө сэтгэл хөдлөлөө маш сайн хянах хэрэгтэй. Ялангуяа өдрийн ажил биеийн байдлаас хамаарат өөрийнхөө биедээ стрессээ хадгалчих гээд байх маш өндөр талтай тул цөмөөрөө хөдөлгөөн хийх шаардлагатай гэдгийг бидэнд сануулж байна. За, энэ болохоор мэлхийн ордод угарч буй бархас байд гараг маань байгаа учраас биднэрт юу хэлж байна гэхээр өмнөх зүйлээ эргэн харж засаарай. Дахин сайжруулах өдөр шүү гэж хэлж байна. За, мөн дээрээс нь загсны ордод санчир болон далааван гаригууд маань байгаа учраас цөмөөрөө ямар хүнтэй найзалж нийлж явж байгаа гэдэг дээр хэл хязгаараа тавьж цэвэр сонголтыг хийж явах ёстой гэдгийг бидэнд сануулж байгаа ийм өдөр байна. За, тэгээд анхаарах ёстой эргэтэн гэх юм бол хоолой, анхаарах ёстой жилтэнгүүд маань туулаа болон луу жилтэнгүүд байгаа. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Эрүүлэнх амар амгаланг бүгдээрэнд нь хүсье. Дараагийн 6-аар эргүүлцгаая. Баярлалаа. Баяртай.